За та нар намайг гэрээ танилцуулаа гэсэн болохоор одоо би гэрээ танилцуулъя. За манайх ингээ 3 гэртэй байгаа заяа. Наатал ингээ жижиг гэр, дунд гэр, том гэр гэсэн 3 гэр байгаа. Тэгээ энэ жижиг гэрт маань болохоор ер нь бол бөөн ингээ те одоо хэрэгт хэрэггүй ч юм уу одоо хэрэглэхгүй байгаа зүйлсүүдээ ер нь бол оруулсан байгаа. Тэгэхээр энэ гэр маань нэгэн замбраагүй байгаа учраас би энэ гэрээ харуулахгүй гэж шийдлээ. Энэ бол манай том гэр. Энэ харагдаж байгаа зүйл болохоор мотор байна. Энийгээр хөлдөөгчөн ажилуулж болно. Нөгөө хөлдөөгч гинэ. Угаалгын машина ажилуулж болно. Тэгээ манайх энийгээр усаа авдаг юм аа. Одоо том гэрлөө орцгоё. Гадна талын жоохон замбраагүй байж магадгүй. Гэхдээ энэс гоёлохгүй лээ. Энэ шумуулнаас хамгаалах торын ууг нь бол тэгсэн чинь энэ жил ерөөсөө өвс гараагүй болохоор шумуул нэх орж гардаггүй юм байна. За тэгээд энэ нөгөө утас цэнгэлдэг. Тэгээд зурагт байна, энэс би байна. Үнэхээр залуусан. Энэ дээр манай дүү хичээлээ хийдэг байгаа. Тэн дээр болохоор ингээ миний уншсан номнууд байна. Нөгөө манай хөөрхөн бүрийн ахын ном, энэ болохоор дүүлэн нийсийн Сувдаа эгчийн ном, энэ. За тэгснээж бүрийн ахын маань ном, энэ сайн хат, энэ самар хатан бүр үнэхээр гоё заяа. Тэгээ ариун заяа эгчийн маань ном байна. Энэ нас Мишель Обама, нөгөө нэг энэ хардаа энэ Jenny Vickentor байна. Тэгээ миний хайртай залуу байна. Энэ тэгээ ном байна. Tyler Sweet. Тэгээл Lisa. Хоёр байна. Тэгээд энийг үг нь бол би аягүй гоё зурлах та тий. Чистэ тий хөшигний артлах ийм цонхтой нэг тийм гоё зураг зурж өгөр гэсэн. Тэгээ яг тэгж харагдаж байна уу? Тэгээ ийшээ ирээд ор байгаа. Тэгээ ингээд хүнжилнүүд айгүй хөөрхөн загсны зурагтай, юуны зурагтай, шувууны зурагтай, цэцэгний зурагтай, шувууны зурагтай, хунгийн зурагтай нэг тийм юм байна. За тэгээ ийшээ ирэх юм бол мэдээж бурхан маань тэнд нэг өргөмжлөл хэдэн онд жилийн манах нэг алтын ишигний эзэн болж илоо. Тэгээд тэр талд нь бас нэг өргөмжлөл байна. Энэ автор надтай ч зүг гэсэн авч хоёр анх гэрлэж байхад хүмүүжсэн гэсэн над дүүгийн ангийн цэцэг байгаа. Нөгөө манай бандгаа штэ манай хураг ингээд зарим ингээд навчнуудынаас идчихсэн хэрвээ ангийнхан хүүхдэд ангийнхан багш нь үзчихвэл тэгээд өршөөгөөрэй гэж мэгээ те. Одоо ургачих хэлгүй дээ. Тэгээ ингээд сайхан хаягаар ингээд салхи орж ирээд их гоё байдаг. Ингээд нээхээр за та нар угсаа манай хөдөөнийх нь мэдж байгаа хэлгүй дээ те. Адууны тамга байна. Тамга тойл байна, би тэр байна. Интернет маань одоо асаад байж байна. Хөлдөөгч байна, мөнх нарны гэрэл гэсэн. Одоо хөдөө баргийн дандаа л энэ брэндийн одоо энэ юуны хөргөчүүд байдаг бах. Хөлдөөгчнүүд байдаг бах тий. Тэгээ энэ миний микний юу тэгээл ингээд таблет эднэр байна. Хүнжил байгаа. Харуулахгүй дотор талын. Тэгээ энэ бас надтай ч зүг гэсэн. Тэгээ сур хазаар байна. Цнуудаа ихэд тавьчихдгийн. Тэгээд угаалгын машин байна. Тэгэл юу нэгэл манай гэр дуусч байгаа юм. Болж байгаа юм. Тэгээд энд гал маань байна. Тэгээд зуны үед болохоор ингээд өрхөө угаасаа бүр бүтүүлчдэг болохоор гал ерөөсөө төлдгөө. Энэ том гэртээ бол унтаал тэгэл өдрийн халуун үед эндээ байгаа л тэгдэг байгаа. Эндээ амраа. За одоо маань дунд гэрлээ оръё. Энэ маань би хэмжээгээрээ дунд гэр гэж нэрлсэн. Нөгөө хоёрынхаа яг голт нь идэв учраас дунд гэр. За тэгээ оронгуутчууд ингээд баруун талд нь газан плетдэг байдаг байгаа. Энэ одоохондоо тэгтээ ажиллуулахгүй байгаа. Тэгээд тогоо тий тэгээд дээдлэлт нь мэдээж шингээл хэрэглэгддэг юм. Тэгээ нэг ингээд хоолны шүүгээ аяг тавг дотор нь юмнууд байгаа. Энэ дээр 9 чихэр давс болсон гурил 3 сав байна. Тэгээ ийшээ ингээд харангууд айрагны сав одоо айрагны модон торох гэж хэлдэггүй баха. Модон сав. Тэ одоо мод. За тэгээд ийшээ ор байна. Энд дээр тэ хаяа сайхан унтана.
Тэгээ одоо болохоор тогоон дээрээ бид нэр одоо айргийг одоо тий өтгөрүүлж гин, боц болгож гин. Боц болгоод тэгээ энэ уутандаа хийж шүүгээд гараа шаршуус гарна. Та нар шаршуусны чихэр идэж үдчихсэн үү? Үзчихсэн л баг. Тэгээ энд бас нэг айраг байна. Тэнд нэг маалтар байна. Тэгээ нөгөөх юм байна. Тэнд сүн харуул байна. Их гоё юмтай. Яг хуу царай жоохон сонио харагдаж байгаа жоохон хэлбэргүй л хийцэн. Түүнээс бол амт нь их гоё. Тэгээ юм байна. Тэгээс ингээ юм тавьдаг. Энд гоожур байна. Гэтэ бид нар гоожураа ерөөсөө хэрэглэхгүй. Яг амар халуун байдаг болохоор угаасаа муухай болчтой. Тэгэл энэ ингээ манай. Энэ гэртээ бид нар болохоор хоолоо хийж идэл тэгэл байдаг байгаа. Манай гэрнийг иймэрхүү тэгэл одоо ингээд хомтоор бичлэг гэрээ танилцуулчихлаа шүү. Наяр намайг гэртээ ганцаараа амьдард юм уу гэд байна лээ. Гүү. Аав ээж хоёр дүүтэйгээ ингээд тавуулаа бид нар ингээд амьдардаг байгаа шүү. Тэг нөгөө хэдээ би энэ гэртээ бичлэг хийж ивэл нөгөө гэрлүүгээ ороороо хэлцдэг. Эсвэл тэндээ хийж ивэл ийшээ ороороо хэлцдэг аахгүй тийм учраас тийм байна. Нүрээд энэ бичлэг манд дуслаад тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Би дараа нь миний нэг өдөр гэдэг бичлэгийг уг нь л ингээ хамт зэрэг хийчих гэсэн чинь шал худлаа байна. За тэгээ баяртай.